За нэгдүгürt нь бид нар бас төсөв үйлдэж байгаа энэ цаг үед COP17 гэж юу юм бэ гэдгээ бас ойлгох хэрэгтэй. 1961 онд Монгол улс нүүбийн гишүүн улс болсноор тусгаар улс боллоо гэдгээ улс даяараа баярлж хүлээж авсан. Одоо хүртэл тэрийг дурдж байдаг. Нүүбийн 197 улсын нэгдсэн цөлжилтийн эсрэг конвенцийн талуудын баг хурал 297 хоногийн дараа Улаанбаатарт эхэлнэ. 297 хоног. Хэд хоног нь хүүтэн цаг ууртай байгаа байлээ. Тэгэхээр энэ төсвийг хэмнэх боломж урд нь байсан уу гэвэл байсан. Одоо бол 297 хоног дотор бид нар ямар ч боломжгүй. Ер нь өмнөх копуудыг аваад үзэхэд гаргасан зардлаа хамгийн багадаа 20 дахин нэмэгдүүлсэн хөрөнгө оруулалт босгож идэг. Хамгийн сүүлд COP16 гэхэд 500 сая долларын зардал гаргаж хурлаа хийгээд 12 тэрбум 150 сая долларын хөрөнгө оруулалт татсан. Тэрний өмнөх COP нь 2.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт татсан. Тэгэхээр би их хурлын эрхэм гишүүдийг энэ тусгаар улсынхаа хувьд нэгдсэн үндэсний байгууллагын 197 улс нэгдсэн энэ COP17-г зохион байгуулах зүйл дээр Монгол улсын газар нутгийн 77% нь цөлжилтөнд өртсөн ийм нөхцөл байдал дээр үүн дээр анхаарал хандаач гэж хүсэж байгаа. Одоо бол бид нар энээс ухрах юм уу өөрчлөх боломжгүй болсон. Конвенцийн талуудын нарийн бичгийн даргын газартаа хилцээрээ хийчихсэн. Хүлээн авагч улс орны хувьд гарын үсгээ зурчихсан. Энэ ажил бол тодорхой хэмжээнд тийм үр дүнтэй сайн ажил болж чадаагүй явчихсан. Энийг бол сүүлийн 100 гаруй хоног дотор ажлыг нэлээд эрчимжүүлж байгаа. Хамгийн багадаа хурал зохион байгуулахад бас гадаад дотоодын донор улс орнууд олон улсын байгууллагуудаас тодорхой хэмжээний энэ хурлын зардлын мөнгө босч ирэх бах. Тэр хандивын мөнгө ороод ирвэл энэ төсөвд тавигдсан мөнгө эргээд хэмнэгдээд босод нөгөө улс оронд хэрэгтэй олон зардлуудыг санхүүжүүлэхэд хэрэг болно. Тэгтээ бид нар хандив болж ирнэ гэж бодоод ингэж ажиллаж бас болохгүй. Тийм болохоор Эрдэнэбат гишүүн болон COP-ын зардлаас асж байгаа энэ 3 зардал байж байна. 75 тэрбум, 33 тэрбум, 5 тэрбум гэд энэ саналаа татаж авчаач гэдэг хүсэлтийг өгч байгаа.